Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, Teams юу ангидаа хэрхэн орох вэ? Гэрийн даалгаврыг хэрхэн байршуулах вэ гэдэг талаар мэдээлэл өгөх бичлэг эхэлж байна. За, ингийн тулд би дэлгэцэн шеэрлэе. За, миний дэлгэц шеэрлэгдсэн байна. За, Teams анги үндсэндээ бол бидний үүсгэсэн Teams анги бол энд байгаа. Хөрсгөл аймгийн баг боловсрол 4-р анги гэсэн ийм Teams анги байгаа. За энэ Teams анги дээр бол та бүхнийг бүгдээр ингийн бүртгэгдсэн байгаа. За цөөн хэдэн багш нарын бүртгэл бол анхдаа нөгөө мой саяга буруу бичсэнтэй холбоотой бас баг зэрэг өөр байгаа. За тийм учраас эдгээр багш нар ойрын хугацаанд бүртгэлээ шинжилээрэй. За энэ баг дээр болохоор нийтдээ одоогор 66 багшийн мэдээлэл орсон байна. За яагаад Geist гэж зочин гэж ингээд ороод байгаа вэ гэхээр мой саягаар орохоор зочин гэж ороод байгаа. За мэдлээ хаягаар хэрэг орвол юу болно? Member гэдэг сонголт болно. Гэхдээ юу яаж байгаа? Мой саягаар байвал та нарт ашиглахад арай эвтэйхэн баха. Зөвхөн талбар дээр хичээл байршуулах ийм үүрэгтэй хичээл зохион байгуулах, сургалт зохион байгуулах ийм үүрэггүй учраас та бүхний хамгийн ойрын хэрэглээтэй мой саягийг авсан байгаа. За энэ дээр болохоор одоо бид нар нууц үгээ яаж авах вэ гэдэг дээр бас товчхон мэдээлэл. За ингийн тулд Ясайс руугаа нэвтэрч ороод өөрийнхөө нэр дээр дарна. За ингээр бол хувийн мэдээллүүд гарч ирнэ. За эндээс болохоор нууц үг авчихнаа. За дараа нь болохоор бид Teams анги руугаа орно. Нэвтэрч орох ёстой. За ингийн тулд болохоор би өөр нэг Teams юу үсгэд орхий. За Teams-ээр дахиад нэг Teams-ийн оролт үзэх. За sign in гэж байж байгаа. За sign in гэсэн ийм сонголт руу орох юм шүү. За та бүхэн утсандаа бол суулгасан байх ёстой урдчлаад. За тэгэхээр утсандаа суулгацсан. Миний компьютер дээр бол суулгацсан байгаа учраас sign in Teams гэдэг энэ сонголтыг хийн. За та нар болохоор утсан дээр заавал яах нь. Утсан дээрээс л компьютер дээр заавал Teams-ийг суулгацсан байх ёстой байх нэ. Урдчлаад татчихна. Өөрийнхөө компьютерийн үзүүлэлтэнд тааруулаад татчихнаа. За би эндээс за өөр хаягаар за энэ гарчихгүй бол би хамт яг хамт байдлаа. За одоо дэлгэцэн дээр болохоор за дэлгэцэн дээр ийм байдал гарч ирнэ. За энэ дээр болохоор урд нь ямар нэгэн байдлаар оюутан хүүхдтэй энэ төр байгаад тухайн компьютер Teams руу орж исэн бодвол урд нь орж исэн хэрэглэгчийн нэвтрэх хэрэг харагдана. За энд бол миний нэвтрэх хэрэг харагдаж байна. За би одоо энэ дээр та нар шинээр орох байгаа учраас use other account гэсэн энэ сонголтыг сонгоноо. Use нэмэх тэмдэгтээ, урдаа нэмэх тэмдэгтээ. Өөрөөр хэлэх юм бол та шинээр хэрэглэгч үүсгэнэ гэсэн. За энэ дээр болохоор мой саяга бичиж өгнө. Энэ талбар дээр мой саяга яг үгсгийн алдаагүй бичиж өгнө. За жишээлх юм бол би одоо энд Teams анги дээрээс гişүүдээс нэг нэр юу нууц үгийг мэдэхгүй байгаа шүү дээ. За тэгэхээр би мэдж байгаа нь өөрөө орчихъя. За мой саяга эсвэл
мой саягаар л орчих. Тэгэхгүй бол би нөө мой саягийг бүртгэсэн учраас мэдлэг чинь байхгүй байгаа шүү. Тэгэхээр мой саягаа бичээрэй. За ингээд бүрэн бичсний дараа энэ дээр код хийн. За миний код урдчлаад хийгдсэн байгаа учраас энд харагдахгүй байдалтай байна. За та нар нууц үгээ хийхдээ үгсгийн алдаагүй, зай таслалын алдаагүй, цэг тэмдгийн алдаагүй энд пассвортоо оруулж өгнө. За одоо ингээд sign in гэхээр Teams рүүгээ. За yes гэн тийм ээ энд ингээд үлдэх гэхээр yes. За ингээд Teams рүүгээ орноо. За нэвтрэн ормогц ямар дэлгэцүүд та бүхэнд харагдах вэ гэдгийг одоо тайлбарлая. За би хоёр оролтоор ороод байгаа ч нэг компьютероос хоёр оролтоор ороод байгаа учраас баг зэрэг бишиж байна. За надад бол маш олон Teams ангууд байгаа. За урд нь цахим сургуулиуд ажиллажсэн учраас нэг олон ангууд байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор та нарын орох хэвээр Teams бол ангуудсан багш учраас өөрийн чинь анги дээр нэг юм Teams аяг яамнаас үсгээд өгчихсөн байгаа. За яг гэхээр Монгол улсын яамнаас улсын газраас багш болгонд сар бүр $10 төлөөд за ийм Teams-ийн эрхийг лицензийг байнга төлдөг байгаа. За тэгэхээр энэ Teams-ийг ашиглахгүй байна гэдэг маань та бүхэн тэр $10-ыг ямар ч үр ашиггүй зарцуулж байгаа гэсэн үг ээ. Тийм учраас энэ Teams удирдлагын системийг ашиглаад сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулад явуучих юм бол энд бол маш их давуу талууд байдаг та бүхэн хэрэгж үзсний дараа мэдэх болно. За энд болохоор за манай анги бол ингэж хандж байна. За энэ дээр болохоор одоо ингээд хичээл эхэлсэн тохиолдолд ийм цэнхэр тод бичиж гарна. За Teams анги дээр орцсон тохиолдолд одоо шууд энэ дээр дараад линк хаана вэ гэж асуухгүйгээр шууд энэ дээр дараад хичээл рүү орчихно. За давуу тал бол энэ байна. За хичээл дээр бичигдсэн бүх төрлийн Facebook-ийн чат шиг ингэж чатууд нь бүгд хадгалагдана. За энэ дээр болохоор хүүхдүүдэд оруулаад сургачих юм бол юу ахгүйгээр одоо нэг Facebook шиг дээшээ доошоо гүгээд явчихгүй эндээ ингээд чатууд нь харагдана. Тэгээд давуу талууд нь бол ямар ч багтаамжтай хамаагүй файл багтана, ямар ч хамаагүй багтаамжтай бичлэг багтана. За энэ хичээлийн бичлэгүүд бол зарим нь болохоор бүр 3 цаг 4 цагаар энэ бичигдсэн бичлэгүүд ч байгаа. Цаг харгалзахгүй бичлэг багтнаа. За тэгээд сүлжээ бол маш цөөхөн зураастай байсан ч гэсэн энэ бичлэг бол Teams удирдлагын системээр цахим сургалтын үйл ажиллагаа, хослон сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах бүрэн боломжтой байдаг. За ингээд энэ нь болохоор нэгэнт бид нар өөрөө лицензтэй хэрэглэгчид учраас энэ дээр бол маш олон давуу талууд байгаа. Энийг үе шаттайгаар бичлэг байдалтайгаар та бүхэндээ оруулах болно. За одоо энэ файл хэсэг дээр болохоор класс материал гэдэг дотор би тэр юуг нь үүсгэж өгчихсөн байгаа. Гэрийн даалгавар байршуулах талбарыг үүсгэж өгчихсөн байгаа. За тэгээд энэ дээр болохоор энд ингээд сурагчийн класс материал дотор сурагчийн бие даасан бүтээлүүд гэдэг дээр та бүхэн бүтээлээ байрлуулна. За хичээлийн бичлэгүүдийг хичээлд ашигласан бичлэгүүдээ би энэ рүү байрлуулж байгаа. За хичээлд ашигласан презентацнуудаа бас би энэ хэсгээр байрлуулж байгаа. Тэгэхээр цаашдаа бүгдээрээ энэ Teams руугаа ороод сурчих юм бол урдчлаад юу ахгүйгээр одоо хичээлээ байршуулангууд л хичээлийн файл хаана байгаа вэ гэж хайхгүйгээр та бүхэн эндээс хичээлийн файлыг татж аваад ашиглах боломжтой. Дараагийн 4-р ангиуд өнгөрсөн жилийн хичээлийн бичлэгүүдийг бас үзэх, хичээл дээр яаж оролцож ирсэн, хичээл дээр ашиглаж ирсэн бичлэгүүд нь ямар байсан, ямар ахуй агуулгаар тухайн хичээл заагдж ирсэн, магадгүй ээлжид хичээл дээрээ бас тухайн бичлэгүүдийг ашиглах ийм давуу талууд үүснэ. За тэгээд сурагчийн бие дааж хийсэн бүтээлүүд гэдэг дотор сургуулиар нь оруулаад өгчихсөн байгаа. За жишээлх юм одоо ингээ бүх сургуулиуд харагдаж байгаа энэ дээр. За
Эрдэнийн талаа Эрдэнэ болгон гэсэн байна тийм ээ. За энд бүх сургуулиуд нэрнүүдийг оруулсан байгаа. За жишээлбэл одоо энэ алга эрдэнэ дээр ороод харъя. За Пицгийн даалгаврыг Пицэг гэсэн хавц руу энэ газар зүйн хичээлийн план зураг гэсэн нэг хичээл байгаа. За тэр план зураг гэсэн хичээлийн даалгаврыг бол энд байрлуулна. За Пицэг гэдэг дотор болохоор та нар яах вэ гэхээр энэ дээр new folder үүсгээд new folder гэж үүсгээд за энэ дээр нь болохоор яг эхний 4 5 өнгийг л ашиглаараа. Тэгэхгүй бол энд тэндээс янз бүрийн өнгө ашиглахаар дараалахгүй эмгэгцэхгүй болчихдог. За одоо би энд 4-ийн А гэж үүсгэе. За ингээд create гээд алга эрдэнэ сумын 4-ийн А анги энэ хавцсан дотор. За алга эрдэнэ сумын 4-ийн Б анги. За энэ хавцсан дотор. Дахиад адилхан шар болчихлоо. За энийг устгачээ. Өнгийн зөрүүлэхгүй болвол үргэлжсэн шар юм болчих гээд байгаа. 4-ийн Б анги дараагийн улаан өнгө төр. За алга эрдэнэ сумын за магадгүй 4-ийн В гэж анги байгаа бол энэ шар өнгөөр 4-ийн В анги. За ингээд энэ ангиуд болгон дээр та нар яах нь бүтээлээ ороод байршуулнэ. За багш нэг яаж хянах вэ? Бүтээлээ байршуулсан багшаа би бүтээлээ байршуулсан гэж хэлэх шаардлагагүй. Яагаад гэвэл insights гэдэг бүтээл байршуулсан техникчлд орсон эцсийн бүртгэл энд дэлгэцнээс шууд автоматар бүртгэгдэд явчихж байгаа учраас та бүхэн болохоор энэ дээр санаа зовох зүйлгүй хүүхдүүдээ яаж бүртгэгдсэн бэ гэдэг дээр бол анхаарах шаардлагагүй гэсэн. За digital activity гэдэг энэ хэсэг дээр орохоор за энэ тухайн хаягнаас орсон энд эцсийн бүртгэл харагдаж байна тийм ээ. За энд болохоор яг энэ хаягаар нэвтэрч ороогүй учраас энэ дандаа эцэн 0-оор ороогүй гэдэг мэдээллүүд харагдаж байна. Үндсэндээ 2 хичээлүүд. За тэгэхээр энэ дээр бол цаашд энэ хаягаар нэвтрээд ороод эхлэхээр яах нь энэ дээр бүртгэгдээд эхэлнэ. За энэ дээр болохоор багшд нь ингээд онсораараа тэдэн минут орсон, тэдэн минут орсон, тэдэн удаа орж гарсан гэд ингээд автоматар бүгдээрээ бүртгэгдээд явчихнаа. За хурлынх нь харагдана. Дасгал даалгавар байрлуулсан энэ юунууд харагдана. За файлууд байршуулсан дискүүд харагдана. За энэ дээр тэдэн сарын тэдэнд файлаа байршуулсан гэдэг файл байршуулсан хугацаанууд чинь энэ дээр харагданаа. За ингээд та бүхэн гэрийн даалгавраа энэ дээр байршуулна. За энэ мэдээж систем учраас өөр хинэг багшийн мэдээлэл нэвтэрч ороод тэндээс ямар нэгэн байдлаар копи хийгээд хуулаад бүгдээр хэлэхэд копи хийгээд өөрийнхөө хаяг дээр байршуулах юм бол тэр оролт гаралт цахим мэдээллүүд чинь бүгдээр энд digital activity хэсгийн энэ файл хэсэг дээр нь хаанаас хинээс хуулсан, хаана байршуулсан гэдэг энэ мэдээллүүд чинь энэ дэр автоматар бүртгэгдэх учраас багш нар яг өөрсдийнхөө мэдээллийг ёс зүйтэй манай багангийн багш нар хамгийн ёс зүйтэй хүмүүс байдаг. За тэгэхээр энийг бол зүгээр танилцуулах журмаар ингэж хийж байгаа юм шүү. За цаашид бол энэ assignments гэр бол төрлөрийн тодорхой мэдээллүүдийг шалгаж болно. Энэ дээр бол маш их шалгалтын даалгавар боловсруулах гэдэг маш олон ийм давуу талууд байгаа. За хичээлийн төгсгөлд сэтгэл ханамжийн судалгааг бас энэ дээр давхар авч болдог. За маш олон давуу талуудтай. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.